Hi guys, хой болонгийнхаа цоо шинхэн дугаарт тавтай морил. За манайхаа юу байцгаан та бүхэн маань амралтын өдрүүд эхлэх гээд тоглоод байж байгаа байх гэж бодож байна. Тэгээ та бүхэн бас нэгэн хов болохоо дугаараараа уулзж байгаадаа маш их баяртай байна. За тэгэхээр өнөөдрийнхөө дугаар дээр би Benny Blanco-гийн тухай ярих гэж бодлоо. Benny Blanco гэж юу юм бэ? Хаанаас гараад ирсэн хүн юм бэ? Гиг үнтгэн хаанаас гарч ирээд одоо ингэ Selena Gomez-тэй үерхэд бүр engaged болоод хурмаа ихгээ сууж байгаа юм бэ? Who is Benny Blanco гэдэг тухай ярилцах гэж байна, окей? Тэгээ ялангуяа Benny-гийн одоо яг хөгжмийнх нь тал дээр айгүй их одоо фокус хийж явна гэсэн үг. Ямар уран бүтээлийг гаргаж ирсэн, ямар алдартай хит дуунуудын ард Benny Blanco зогсож ирсэн гэдэг тухай хэдүүлээ ярилцах болно, окей? За Benny Blanco-г Selena Gomez-тэй үерхэж эхэлсэн цагаас нь хойш ингээд мэддэг болсон хүмүүс бол зөндөө байгаа бах. Тэ ерөөсөө урд нь нэг сонсож байгаагүй. Гэхдээ Benny Blanco ч хөгжмийн индастринд бол байнга маш удаан хугацаанд байсан тийм мундаг хүн байгаа хгүй. Гэхдээ яг өөрөө бол artist. Тийм одоо уран бүтээлч, дуучин энэ төр хүн бол биш шүү дээ, тий. Өөрөө болохоор producer, за тэгээд songwriter хүн байгаа. За producer гэдэг чинь бүр хөгжмдөр бол бүр хамгийн чухал хүн байж байдаг. За одоо songwriter гэдэг тэгэнгүүт чинь бол ая зохиогч гэж байгаа, тий. Ая дуу зохиогч. За одоо яг нэг melody байхад тий одоо жишээ нь jingle bells jingle all the way гэдэг чинь бол ингээд нэг melody зүгээр нэг аялгаа байгаа шүү дээ тий. Тэрийг аялгауг зохиож байгаа хүн. За тэгээ нэг хүн ийм аялгаутай одоо аялгауг зохиоод гаргаад ирлээ тий. Окей, яг тэр jingle bells. Гэхдээ тэр чинь яг тэр аялгаунд дээр нь harmony нэмээд цаана нь одоо темпогийн зөв тохируулж тавиад цаана нь beat тавиад тий бүх хамаг юмыг нь бүр ингэж зохицуулаад аль октавт яаж яах ингээд тий бүгдийг нь зохицуулаад ингээд яг дуу болгож гаргаж ирдэг хүмүүс чинь producer гэдэг хүмүүс байдаг. Тэгэхээр үнэхээр producer гэдэг хүн бол үнэхээр маш чухал гэсэн үг байхгүй. Тэгэхээр Benny Blanco бол өөрөө songwriter, өөрөө ингээд ая зохиодог. Түүнээс гадна producer яг хөгжмийг тэр зохиосон аялгаугаа амьлуулдаг, дуу болгодог хүн гэсэн үг. За тэгээ хэрв та нар дөнгөж саяхнаас Benny-г мэдэж авч байгаа бол тэ ингээд Selena-тай үерхэж эхэлсэн цагаас нь хойш ингээд таньж мэддэг болж байгаа боловч яг үнэндээ та нар бол Benny-г сайн уран бүтээлүүдийг нь сайн мэддэг байсан байх магадлал маш өндөр. Ягаад гэх юм бол Benny-гийн ажиллаж исэн, produce хийж исэн дуунууд нь 2010 оноос эхлүүлээ тийм нэг 2000 оны дундаас эхлээд одоо хүртэл бүр mainstream media бүр дандаа number 1 chart-нд зогсдог. Тэгээд ийм аимшигын агуу хит дуунуудыг зохиож, producerлж гаргаж байсан ийм мундаг авьяастай залуу байгаа. За ойрын үед TikTok дээр нэг иймэрхүү клипнүүд яваад байгаа аахгүй одоо яг нэг ярилцлага шиг одоо Daniel Wall гэдэг залуу ингээ Benny-гээс ярилцлага аваад бүх одоо өөрийнх нь зохиож исэн амар тийм алдартай болж исэн тийм бүр number 1 hit болсон тиймэрхүү дуунуудыг хэрхэн одоо бүтээсэн тухайн ингээд ярьж байгаа тиймэрхүү ярилцлагууд жижигэн клипнүүд TikTok-оор айгүй их явж исэн. За тэгээд гэхдээ тэр чинь болохоор нэг бүтэн цаг 30 минутын бичлэгнээс одоо ярилцлагын бичлэгнээс авсан тийм тусдаа жижигэн бичлэгнүүд нь TikTok дээр ингээ viral болоо яваа. Гэхдээ та нар яг тэр бичлэгийг нь бүтэн ярилцлагыг нь үзвэл тэр нь одоо юун дээр байгаа? YouTube дээр байгаа. Би одоо энд оруулчих. Daniel Wall гэдэг энэ залуу саяхан хитгэн 2-7 хоногийн өмнө хийсэн ийм ярилцлага байхгүй Benny-тэй хийсэн ярилцлага ямар агуу дуунуудын ард Benny зогсож байсан бэ ямар агуу дуунуудыг Benny хэрхэн яаж продюсерлж зохиож гаргаж байсан юм бэ гэдэг тухайн нэг бүрчлэн амар дитейлтэйгээр ярилцдаг. За тэгээ түүнээс гадна 7 сарын өмнө ч гэсэндээ энэ залуу бас яг энэ Benny-тэй ийм төрлийн ярилцлага хийжсэн байлээ. Бас ингээд хоёулангийн та нар үзээрэй. Тэгээд үнэхээр гайхалтай ярилцлага байсан. Тэгээ ер нь Benny хэрхэн тэр дуунуудаа яаж зохион бүтээдгүү хэрхэн уран бүтээлчтэй ажилдгүү энэ төр гэдэг тэрийг нь сонсох тэр одоо яг алхам бүрийг нь дитейлийг сонсох үнэхээр гайхалтай байсан. Тэгэхээр би заавал үзээрэй гэж санал болгомоор. Гэхдээ би өнөөдрийнхөө бичлэг дээрээ ингээд энэ хоёр бичлэгээс ер нь авсан нэг тийм гол юмнуудыг нь базаад энэ дуун дээр ингэж ажилласан байлээ гэх тэрийг нь яриад явна, окей? За Benny Blanco-гийн жинхэнэ нэр нь болохоор Benjamin Joseph Levin. Тэгээд Америкийн Virginia мужид төрж өссөн байгаа. За тэгээд дээр нэг ахтай юм байна лээ. Тэгээд өөрснөө болохоор еврей гэр бүл байгаа байхгүй юу? За тэгээд жоохон байгаасаа бүр бага байгаасаа эхлээл 3-4 настай байгаасаа гэдэг жаа дандаа ахтайгаа ингээ хамт очоод гэрийнхэн хажуудлынхаа одоо record
зардаг тийм одоо дэлгүүр өдөг гэсэн нэ. Гэтэ тэрэнд нь одоо дандаа кассетнууд байдаг гэсэн гэж ярьж байгаа байхгүй. Өөрийнх нь үед бол те бага үед нь кассетнууд CD ч гарч ирээгүй. Кассетны үе байсан. Тэгээд кассетуудыг айгүй их ингэж авч дуу сонсох дуртай байсан гэж тэгэж ярьж исэн. Тэгээд ер нь өөрийнх нь хөгжмийнх нь авьяас нь нэгцэн юм бэ л өөрийгөө авьяастай гэдгийг олж харж чадсан гэсэн үг. За тэгээ Бэни анхтаа ингээд яг music industry-нд орж ирэхээс өмнө болохоор өөрийнхөө зөвхөн унтлагынхаа өрөөнөөс нэг тийм хип хоп битнүүдийг хийж идэг те хип хоп одоо бит энэ тэрийг одоо зохиогоод байж идэг гэсэн байлээ. Тэгээд өөрийн гэсэн нэг хип хоп хамтлаг мамтлагтай. Тэгээд тэр хамтлагтаа зориулаад ийм янз бүрийн бит энэ зохиогоод байж идэг гэсэн байна л да. За тэгээд яг 2007 оноос эхлүүлээд Benny Blanco яг одоо music industry-нд орж ирсэн гэсэн үг. Dr. Luke-ийн одоо production-д intern болж орсон байгаа аахгүй одоо дагалдагч болж орсон юм байна лээ. За тэгээд яг Dr. Luke чинь хэдийгээр маш авьяастай үнэхээр чадварлаг бас продюсер хүнч гэлээдээ Hollywood-д одоо бол айгүй муу нэртэй болсон байгаа шүү дээ. Нөгөө нэг Kesha-д хийсэн одоо муухай юмнаас нь болоод тэ Kesha-г ингээ бэлгийн дарамтанд оруулдаг байсан олон одоо жилийн хугацаагаар тэ. Тэгээд тэр мэр талаас нь болоод ер нь бол Dr. Luke одоогоор бол айгүй амар хувь хүнийхээ тал дээр айгүй муу нэртэй байгаа боловч бол үнэхээр Dr. Luke бол бас л айгүй авьяастай продюсер хүн бол мөнөөс өмнө. За тэгээ яг Dr. Luke-ийн доор ингээд intern болж ажиллаж эхэлсэн юм байна лээ. Тэгэд Benny бас өөрөө ингээд ярьсан дээр ярьж байгаа байхгүй. Анхандаа ингээд тийм music industry-нд өөрөө ингээд songwriter болон producer гэдгээр орж ирэхэд бол үнэхээр амар хэцүү байдаг байсан. Ягаад гэвэл ямар ч хүн амтнд танихгүй. Тийм болохоор ингээд хаанаас яаж эхлэхийг мэдэхгүй айгүй хэцүү байдаг байсан гэж ярьж байсан. Тэгээ айгүй энэтэй юм ярьж байгаа байхгүй. Янз бүрийн тийм record studio нэрлүү залгаад тэгээ production газрууд руу ингээд залгаад худлагаасаа ингээд ярьдаг гэсэн гэж аахгүй. Би Jay-Z-гийн хуульч байна. Би ингээд танай захиралтай чинь ярих ингээ амар чухал юм байна. Ингээд Jay-Z-гийн асуудлаар ч гэдэг юм уу те. Худлагаасаа том star хүмүүсийн нэрийг нь бариад те. Би тэр хүний одоо өмгөөлөгч байна гэдэг юм уу те. Эсвэл би тэр хүний одоо менежер гэдэг юм уу те. Тэгэж худлаа ярьж одоо тэр гол хүмүүст нь уцаар ярих гээд байгаа аахгүй. Тэгэж одоо уцаар ярангууд за худлаа ярьсан ба би ингээ Jay-Z-гийн хуульч бишээ. Надад нэг ийм 2 3 sample доонууд байна. Сонсоод үзээч гээд тэгэж ингэж бүр хамаг чадах юм а хийдэг байсан гэдгээ ярьж исэн. За тэгээд ер нь ингэж ийм зүйлээс ингээ гараагаа эхлүүлсэн гэсэн үг. Тэгээ одоо бол хэдүүлээ шууд яг ингээд яг ямар том дуунууд дээр ажилласан бэ энэ төр гэдэг тухайн ярьцгаая. Тэгээ би одоо ингээд та нарт ингээд бүх дуунуудыг нь лист хийгээд ийм дундаар ажилласан гэдгийг нэгэ хэлэнгүү та нар бол шоконд орно. Хүүе бүр энийг зохион бүтээсэн юм уу? Энийг продюсерлсэн юм уу? Энийг одоо аяыг нь зохиосон юм дэргээ та нар бол шоконд орох нь тодорхой. Би ч гэсэн өөрөө ингээд зарим дуунуудыг сонсчод what? This was Benny Blanco гэж би бүр амар шоконд орж ирсэн. За шууд ингээд эхнийхээ дуунаас эхэлцгээе заяа. Animals. Та нар сайн мэдэх бах те. Maroon 5-ийн Animals гэдэг дууг Benny зохион бүтээж продюсерлж гаргаж ирсэн. Амар газтай. За Animals гэдэг чи ямар том дуу байлаа те. Үнэхээр том дуу байсан. Дандаа чартнуудад номер 1-т хэдэн 7 хоногор жагсаж исэн. Тийм мундаг дуу байгаа. За тэгээд Benny энэ тухай ярьж байгаа байхгүй энэ Animals гэдэг дуу хэрхэн одоо зохион бүтээсэн тал дээр ярьж байгаа юм. Тэгээ айгүй сонирхолтой зүйл ингээд гэх юм бол шүү дээ. Энэ дуу Animals гэдэг дуу гарч ирэхээс өмнө аль үшээ бүр ингээд 8 жил Benny энэ дууга хадгалсан гэж байгаа байхгүй. Аль үшээ энэ Animals гэдэг дууга зохион бүтээчихсэн байсан. Гэхдээ гаргаж иртлээ. Тэгээ Maroon 5-д өгтлөө бүр ингээ 8 жил болсон гэж байгаа байхгүй. Тэгээ үнэхээр удаан хугацаанд ингээ хадгалсан байгаа байхгүй тий. Тэгэд сонирхолтой зүйл ингээ гэх юм бол энэ дуу болохоор нөгөө нэг B.O.B гэд дуучин байдаг шүү дээ тий. B.O.B-д зориулагдаж хийсэн юм байна лээ. Тэгээд солигдоод одоо Maroon 5 төгсөн гэсэн үг. Тэгээд ер нь энэ хиний Benny-гийн ярьж байгааг нь сонсоход байна ч те. Ер нь бол яг би тэрий тухай мэддэг байсан л да. Ингээд продюсер ч юм уу одоо иймэрхүү songwriter хүмүүс ч өөрснөө юм дуунууд зохиочход зарим нь болохоор бүр яг ингээд толгойд айл үшээ дууга зохиож эхлэхээс өмнө л бодсон байдаг те. Би энэ дууга энэ artist-аар энэ дуучнаар ингэж дуулуулмаар байна гэдгийг бүр өөрснөө баг тэр дуучиндаа зориулж бичсэн ч юм уу те. Тиймэрхүү тохиолдлууд байдаг. Зарим үед болохоор ингээ ийм продюсерүүд чинь зүгээр л ингээд дууга зохион бүтээждэг. Гэхдээ яг ингээд те тэнд зориулсан яг энэ уран бүтээлч зориулсан гэсэн юм байхгүй зүгээр л нэг дууга зохион бүтээчихсэн. Тэгээд одоо энэ продюсерүүд чинь songwriterүүд чинь бас л дуучидтай адилхан нэг record label-д ингээд management компанитай байгаа шүү дээ. Ингээд гэрээтэй одоо songwriter producer гэдгээр ажиллаж байгаа. За тэгэнгүүт тэр одоо компаниас нь тэр management компаниас нь манай энэ producer одоо энэ songwriter ийм дуу зохиочихсан байгаа.
хүмүүс нь аваарай хин сонирхмоор байна ингээд Холливуудынхаа хүмүүст ингээд санал болгодог юм байна л да. Тэгэл одоо дууч сонсч үзэл ямар гоё дөө би аавь наадах чинь эсвэл би аавь гээл те. Тэгэж явагддаг бас ингээд тал байдаг юм байна лээ. Тэгэхээр энэ Animals гэдэг дууны хувьд болохоор те Benny яг B.O.B зориулж бичсэн боловч тэгээд Maroon 5-д очоод яг гарсан байгаа байхгүй юу. За Animals-аас гадна Payphone гэдээ бас дуу байдаг те. Бас л Maroon 5-ийн дуулсан дуу байгаа. I'm at a payphone trying to go home all of my change. Тэгээ бас л маш ихтэй чартанд өндөрөөр маш олон 7 хоног жагссан тийм дуу байгаа. Тэр дууг бас Benny Blanco продюсерлсан маа. This was the original thing. За гэхдээ Animals болон Payphone хоёр болохоор анх удаага Benny Maroon 5-тай ажиллаж исэн тийм тохиолдол байгаагүй. Хамгийн анхны удаа Maroon 5-тай хизээ ажилласан бэ гэхээр Moves Like Jagger гэдэг шүү дээ. Үнэхээр намайг бүр яг 10 жил байхад амар viral hit болж исэн дөө бүр хаасаагүй явдаг байсан. Oh my god. Тэгэд тэр дууг Benny бас продюсерлсан байгаа байхгүй юу? Moves like Jagger, I've got the тэгээд Moves Like Jagger шин болохоор Benny-гийн анх удаага Maroon 5-тай ажиллаж исэн тохиолдол нь байсан юм байна лээ. За тэгээд хэрхэн бас Moves Like Jagger Maroon 5-д очсон бэ гэдэг нь бас айгүй сонирхолтой төвх. Та нар нэг Stereo Hearts гэд дууг мэдхүү? Угаасаа мэдэх байх заяа. Мэдгүй юм гэж баг байхгүй байх. Тэгээд тэр дууг Benny бас ингээд зохион бүтээгээд продюсерлаад гаргаж ирсэн байна л да. За тэгчээд яг одоо тэр дууг чинь яг дуулдаг гол дуучны ч юм уу те. Тэр нь болохоор Gym Class Heroes гэд artist байгаа те. Гэхдээ яг нөгөө нэг chorus дахилтыг нь дуулах дуучин хэрэгтэй байсан. Тэг хэнийг одоо те сонгох вэ гэж айгүйх тэгж бодож ирсэн байна л да Benny Blanco. Тэг Benny бас энийгээ өөрийнхөө одоо сайн хийсэн нэг шинэ продюсер залуутай нийлж агаад бичсэн байгаа байхгүй. Тэр нь болохоор Amar Malik гэж залуу байгаа байхгүй. Тэр залуутай нийлээд ингээ Benny энийг бичсэн. За тэгээ анх болохоор Benny өөр дуучныг ингээд толгойдоо бодчихсан байсан мэлээ тахилтанд нь. Тэгээд яг тэр дуучныхаа менежер рүү очисон чинь чи ингээд наад дуун дээрээ те хэнийг Adam Levine-ыг одоо бодоод үзээч сонгоод үзээч гэдтэй ингээд арай илүү зохицох юм шиг байна гэж санал болгосон юм байна лээ. Яг тэгвэл тэр менежер нь бас Adam Levine-ыг менеж хийдэг байсан байгаа байхгүй юу. За тэгээд ингээд Adam Levine-тай уулзаад дуу муугаа сонсгоод тэгсэн чинь анхандаа болохоор Adam Levine ингээд них сонирхгүй байсан гинэ тэр дууг ингээд дуулахгүйгээд тэгээд за яг би өөрөө ингээд янз бүрийн тийм өөрчлөлт хийгээд те янз бүрийн жоохон change хийгээд хия тэгээд шийдвэрөө гаргая гээд те Adam өөрийнхөө хүссэн change-үүдийг хийснийхаа дараагаар за хэрвээ би ингэж энэ change-үүдэрээ хийснээрээ гаргана. Гэхдээ би энэ дууг шууд өөртөө авмаар гэсэн гэж байгаа байхгүй юу? Ерөөсөө тэгэж нэг Gym Class Heroes гэх тэр artist-тай хамтрахгүй зөвхөн өөрийнхөө ганцаарчилсан юм бүтээл болгомоор байна гэж хэлсэн юм лээ. Тэгсэн чинь Benny шууд ингээд нөгөө Gym Class Heroes-ыг ингээд жишж болохгүй шүү дээ. Тийм учраас за яг хөө чи дахилтан дээр энэ дуу дээр ороод өгчгөө. Тэгээд би чамд өөр дуу өгье. Тэгээ өөр дуу надад байгаа. Чамд санал болгох гэдгийгсэн байна. Тэр нь болохоор нөгөө Moves Like Jagger байсан байна л да. Гэхдээ сонирхолтой зүйл ингээд гэх юм бол штэ тэ. Хэдийгээр яг тэгэж өөр дуу санал болгохдоо Moves Like Jagger ерөөсөө дуусгаагүй байсан. Зүгээр нэг idea нь байсан боловч дуусгаагүй байсан юм байна лээ. Ерөөсөө тэгэж finished product хүнд үзүүлээд ахта хүн санал болгоод ах finished product байхгүй байсан. Зүгээр л тэг худлагаасаа амлчихсан байгаа хгүй. Надад өөр дуу байгаа гэд тэ. Тэгээд тэр нөгөө нэг санал болгосон өөр дуугаа Арамд ингээд сонсуулах болж байгаа штэ. Тэгээд тэр дуугаа Арамд сонсуулахаасаа өмнө өөрийнхөө зочд бодлынхаа хотелынхаа өрөөнд дуусгасан гэж байгаа хгүй. Бодоод үстэй ямар амар агуу ингээд хит босон дуулаа тэ. Тэр дууг зүгээр хотелынхаа өрөөнд ингээ гялс айгүй хурдан Арамд сонсохоос өмнө ингээд дуусгаж бичиж дуусгасан байгаа байхгүй. Үнэхээр гайхалтай тий. Тэгээд Арамд тэр нь таалагдаад тэгээд ингээд дуулах болсон байлээ Moves Like Jagger. Гэхдээ бас энэ дээр айгүй сонирхолтой төв байсан. Яг тэр үед тухайн үед ингээд нөгөө нэг The Voice гэж шоу ч анх одоо шоу болох гэжсэн юм байна лээ яг тэр үеэр тэр жил. За тэгчээд угаасаа Aram чинь яг тэр voice show-ны эхний шүүгчдийнх нь нэг нь байх байсан. За тэгээд тэр voice show-ны одоо нээлтэн дээр нь тий анхных нь одоо дугаар дээр нь Adam Levine одоо Maroon 5 дуулах хэрэгтэйсэн мөлий нэг шин дууга
ингэж present хийж дуулах хэрэгтэй байсан юм лээ. Гэхдээ өөртөөх нь Maroon 5-ийн label нь болохоор Maroon 5-ийн шинэ гарах гэж байгаа дуу болох Never Gonna Leave This Bed гэдэг. Тэр дууг одоо шинээр дуулуулахыг ингээ хүсэж ирсэн юм лээ тэр voice-ийн тайзан дээр те. Тэгсэн чинь Adam Levine-ийн менежер нь Benny Blanco руу очиод бид нар тэр гарааг байгаа нөгөө Moves Like Jagger гэдэг дуу байгаа шүү. Тэр чинь арай цэцэгдэг байгаа. Тэр дууг voice-ийн нээлтэн дээр ингэж дуулуулмаар байна гэж хэлсэн мэлээ. Never Gonna Leave This Bed гэдэг тэр дууг дуулуулахгүй энэ наад дууг ч дуулуулмаар байна. Гэтэ бид нэр яг Maroon 5-ийн record label-д нь бол одоогоор хэлээгүй байгаа. Энэ бол ингээд surprise байх болно гэсэн юм л да. За тэгэл Maroon 5 бол өөр дуу дуулах хэрэгтэй байсан чинь voice-ын тайзнаар гарлаа. Moves Like Jagger гэд шал өөр дуу дуулчихлаа. Тэгсэн чинь одоо Maroon 5-ийн label нь амар уралсан гэнэ. Юу та нар юу хийж байгаа юм бэ өстой. Тэг ингэж танигдаагүй бид нар ажиллааг байгаа юм дууг ингээд цацчихсан гэл ингээл уурлаа сүржгэнэ бөө юм болсон гэж аахгүй. Тэгсэн чинь маргааш өглөө нь сэрлээ. Бүх хүмүүс сэрлээ. Тэгсэн чинь Moves Like Jagger 85 улс оронд бүх чартууд дээр number 1 номер 1 болчихсон байсан. Тэгэл шууд boom. Тэ record label нь менежер нь бүх хүмүүстэй амар happy байсан гэж тэгжсэн. Тэгээд айгүй сонирхолтой зүйл ингээд гэх юм бол нэг Adam Levine Stereo Hearts гэх тэр дундаар ч гэсэндээ тахиланд нь орсон. Тэгээд at the same time яг зэрэгцээд энэ Moves Like Jagger гэдэг дуу гарлаа. Хоёулаа бүр үнэхээр амар сүртэй мундаг дуунууд болсон. Тэгээд хоёр юм number 1-ыг зэрэг одоо Benny Blanco бүтээсэн. Зяманахан гів үнэт мөнгө хэрэгтэй болох үе хүн болгонд тохиолддог бах. Одоо жишээ нь гэх юм бол таны маш удаан хугацаанд авах хүсэжсэн бараа бүтээгдэхүүн хямдарсан байгаа тохиолдолд, гинтийн төрсөн өдөрт уригдсан тохиолдолд, эсвэл хайрлж явдаг, крашлж явдаг хүнтэйгээ гинэт болзоонд явах боломж гарах үед, эсвэл санаа зовоосоо асуудалтай тулгарах үед гэх мэтчлэн. За иймэрхүү гинэт мөнгө хэрэгтэй болсон үед танд туслах таны аригчин даах M банкны Credit Pay-ийг санал болгож байна. M банкны харилцагчид 480,000 төгрөг хүртэлх зээлийг ямар нэгэн нэмэлт шаардлагагүйгээр хэрэгцээтэй үедээ худалдаа авалтандаа хэрэглээд 1-12 сард хуваагаа төлөх боломжтой боллоо. M банкны харилцагч болж амжаагүй байсан ч M банкны аппликейшнийг татаж аваад онлайнаар гэрээгээ байгуулад Credit Pay-г ашиглах боломжтой. M-ийн найзууд нь аригчин даана. Заашгүй хэрэгцээгээ даруухан шийдэж чадахгүй байх амаргүй үе нэгэн бий. Амьдралд хоош тавьж болохгүй гинтийн хэрэгцээч тулгарна. Шинжлэх хэрэгцээ байдаг нь үнэн ч хизээ гэдгийг нь бид мэддэггүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлтгүй байсан ч 480,000 төгрөг хүртэлх гинтийн төлбөр тооцооны чинь арыг даана. M Credit Pay, M Bank. За дараагийн ярих дуу болохоор Julia Michaels-ийн Issues гэдэг нэртэй дуу байна. Issues гэдэг дуу энэ дуу хэрхэн зохион бүтээгдсэн бас үнэхээр гайхалтай түүх юм байна лээ. За Julia Michaels гэдэг энэ эмэгтэй чинь өөрөө дуугийн дуулсан те. Тэгэхдээ энэ эмэгтэй чинь бас л айгүй алдартай мундаг хит босон дуунуудыг зохиож исэн ая зохиогч songwriter байгаа. За тэгээд гэтээ яг энэ дууг дуулж эхлэхээс өмнө бол ерөөсөө ингээд дуучин байгаагүй. Ерөөсөө өөрөө artist байгаагүй, зөвхөн songwriter гэдгээр явж исэн. Энэ Julia Michaels ч одоо жишээ нь бол Justin Bieber-ийн нөгөө нэг Sorry гэдэг амар алдартай дуу шүү дээ. Тэр дууг одоо аяыг нь зохиож исэн эмэгтэй аахгүй. За тэгээ Justin Bieber яг энэхүү Sorry гэдэг дуу нь яг number 1 болол те Billboard-ийн chart дээр number 1 болсон яг тэр адилхан өдөр нь найз залуу Julia Michaels-аас салчихжээ. За тэгээ Julia Michaels ингээд студид дээр хурж ирээд гэсэн чи Benny Blanco байж таарсан. Тэгэл өөр хэлсэн нөө надад Benny айгүй хэцүү байна. Би ингээд найз залуугаас салжлаа гэл ингээд уйлаа те ингээд амар heartbroken байгаа нь ойлгомжтой байгаа штэ те. Тэгсэн чи ингээд Benny за хоёлаа юу яа ингээд дуу хийя. Тэ дуу хийх юм бол чиний одоо ингэ сэтгэл чинь онгоох байхаа тий гэл ингээл тайвшруулаад тий дуу хийж эхэлсэн гэж аахгүй. Тэгсэн чинь яг тэр Issues гэдэг дуу гараад ирсэн. Тэгээ айгүй хурдан болчихсон гэж аахгүй. Ингээл тэгэж тэр хоёр ингээ студид байж байгаа л хитгэн минутын дотор тэр Issues гэдэг дууг ингээ зохион бүтээчихсэн. За тэгээд тэр дууг зохион бүтээчгээд ингээд
дуучдуудад те уран бүтээлчдүүдэд ингээд сонсож байгаа шүү дээ. Тэгсэн чинь бүх хүмүүс сонссон хүн болгон би авмаар байна. Би өөрийнхөө дуу болгож авмаар байна гэж хэлсэн одоо санал хүсэлт хэлжсэн юм байна лээ. Тэгвэл ингээд удаан хугацаар нэг 2-3 7 хоног гэж байгаа байхгүй. Ерөөсөө ингээд хүн амтнд өгөхгүйгээр шийдвэр гаргахгүйгээр яваалсан. Тэгсэн чинь хэдэн 7 хоногийн дараа Julia Michaels ингээд Benny Blanco руу залгаад те. Benny би ингээд өөрөө дуучин болмоор байна. Би өөрөө ингээ artist болж гарч ирмээр байна. Тэгээд би өөрийнхөө одоо artist болж гарч ирж байгаа тэр анхныхаа дууг энэхүү issues гэдэг тэр дууг байлгамаар байна гэж асуусан юм байна лээ. Одоо хэлсэн байна лээ. Тэгээд Benny зөвшөөрөөд те of course те үнэхээр гоё одоо санаа байна. Тэгээ одоо чиний дуу бол гаргая гэд. Тэгээд Julia Michaels-ийн artist гэдэг хүнээрээ уран бүтээлч дуучин гэдгээр гарч ирсэн анхныхан дуу нь өөрийнх нь ингэж Benny-тэй хамтарч бичсэн issues гэдэг дуу байсан. Тэгээ энэ бол үнэхээр амар perfect байсан гэж байгаа байхгүй Benny-г ярьж байгаа. Яг тэгвэл Julia Michaels үнэхээр яг тэр дууг бичиж байхдаа яг дөнгөж ингэж найзлаагаас салцсан байсан болохоор тэг яг сэтгэлийнхаа хамаг имийг одоо тэр дуунда шингээж бичсэн тэр дуу тэгэхээр үнэхээр perfect байсан гэж ярьж байсан. За дараагийн ярилцлагатай болохоор Rihanna-гийн Diamonds байна. Надаар хэлбэлтгүй та нар бол угаасаа мэдчихэж байгаа бах ямар амар hit болж исэн, ямар амар viral болж исэн гайхамшигтай дуу байлаа гэдгийг те. За Diamonds-ийн хувьд бас хэрхэн зохион бүтээгдсэн баш айгүй сонирхолтой заяа. Ер нь Benny-гийн бүх одоо бичсэн зохион бүтээжсэн дуунууд бүгдээрээ түүхүүд нь айгүй гоё юм байна лээ. За энэ дууг яаж бүтээгдсэн бэ гэхээр өштэй те. Анх Benny Blanco Stargate гэдэг бас нэг өөр хөгжмийн продюсер байдаг. Тэр тэд нар хамтарч агаад ийм beat тэ яг тэр Diamonds-ийн ард нь явж байгаа тэр нэг beat нэ штэ тэ тэр химлийг нь beat-үүдийг нь ингэж одоо зохиочихсан байсан юм лээ. За тэгээд тэрийгээ ингээд хинлүү Eminem болон Kanye West энэ төр рүү явуулсан байл да менежерүүд рүү явуулаад ийм бид нарт ийм beat байна яах вэ та нар авах уу дуу хийх үү гэж асуусан. За тэгсэн чинь Eminem-ийн одоо менежер нь хэдийгээр Eminem-д аягүй таалагдсан гэж хэлсэн мөртлөө яг шийдвэр гаргахгүй бүхэл бүтэн 8 сар ингээд дугуй чимээгүй явсан гэж байгаа байхгүй. 8 сарын хугацаанд ингээд хүлээгээ байж ах үеэр нь те ингээд нэг Benny студид дээр байжсэн чинь Sia бас ингээл адилхан студид дээр ажиллаж байгаа байхгүй. Тэгээ Sia нөгөө нэг хөгжмөнүүдээ яг тэр тухайн өдрөө бичих хэрэгтэй байсан хөгжмөнүүдэд дуусгачаал ажлаа дуусгачаал явах гад тэр тухайн үед болохоор одоо үед гэдэг шигтэй Lyft, Uber энэ гэсэн одоо айгүй амархан машин дууддаг тиймэрхүү үйлчлэгүүд байхгүй байсан үе. Тийм учраас одоо нэг такси дуудлах ч юм уу нэг тийм байсан гинэ. За тэгээ Sia ингээд тэр дуудлага машина дуудчихад гэтээ тэр машин айгүй удаан ирдэг хэдэн минут байсан гэлээ нэг 18-аас 20 минутын дараа одоо тэр машин нэрх байсан юм л да ирж Sia-г авах хэрэгтэй байсан. За тэр үед нь ингээл Sia за одоо машина хүлээгээ сууж авах үед юу хийх вэ дуу хий да гэж бодвол тэгээ тэр хоёр ингээд дуун дээр ажиллаж эхэлсэн гинэ. Зүгээр шин дуу хийж эхлэгээд за тэгээд нөгөө нэг beat байна штэ тэр Diamonds-ийн beat болсон яг нэг Eminem санал болгосон гэсэн тэр beat байна штэ тэр beat-эн дээр ажиллаж эхэллээ. Тэр биетээ дуу болгох гээд дээр нь аялгау нэмээд ингээд яг л дуу ингээд зохиогоод бүтээгээд эхэлж байгаа юм байна л да. За тэгээд тэр дууг Diamonds гэх тэр дууг үгтэйгээ аялгуутайгаа harmony юу гэдгийнтэй дууг юу яаж хэрхэн дуу болгодог вүлээ тэр аялгау бүх юмыг арын хоолой өнөө дээрээ гээл хоолоос салгалт бүх юмыг 15 минутын хооронд бичсэн. 15 минут манайха гайхамшигтай биш гэж үнэхээр гайхамшигтай байгаа зү тэ. За тэгээ 15 минутын дотор тэгж дуу муугаа ингээд бүх юмаа бичгээс гадна full demo-го хүртэл хийчихсэн. Demo гэдэг чинь одоо demonstration тэ одоо нэг дуу бичиж байгаа хүмүүс чинь өөрснөө дуучдад санал болгохоос өмнө өөрснөө дуулж үзүүлэх хэрэгтэй шүү дээ. Иймэрхүү дуу байгаа гэдээ өөрснөө дуулах хэрэгтэй тэ. Тэр чинь demo гэдэг шүү дээ. Sia аль үжиний тэр demo-го хийчихсэн. Тэр 15 минутын хугацаанд аль үжиний дуулаад ингээд бичээд demo-го хийчихсэн. Sia. За тэгчээ яг энэ full demo-го Stargate, Sia, Benny эдгээр ингээ бөөнөрөө нийлж яагаад ингээ санал Rihanna санал болгосон юм лээ. Rihanna л явуулаад тэгсэн чинь анх Benny болохоор ингээ ягаад ч юм нэг өөрөө тэр Diamonds гэдэг дундаа нэг амар тийм бүр яг амар тийм confident байгаагүй юм байна л да. За Rihanna таалагдахгүй байх та. Rihanna-д яг good enough song биш байх та гэж бодож ирсэн гинэ. Тэгсэн чинь үгүй Rihanna бүр амар таалагдсан гэж аахгүй. Rihanna айгүй гоё дуу байна гэдэг өөрөө авахар шийдсэн. Ганцхан change өөрчлөсөн юм гэхээр Shine Bright Like a Diamond гэдэг үг чинь Shine Bright Like a Diamond гэдэг нэг дахилтын үеэр ингээд арталт нь явагдаад идэг штэ. Дахин ингээд хилэгдээд идэг. Тэрийг
Rihanna нэмсэн юм байна лээ. Ерөөс анхныхаа демон дээр болохоор тэр Shine Bright Like a Diamond гэдэг нь байдаггүйсэн юм байна лээ. There's no shine bright like a There's no diamond. shine bright like a diamond. Тэгээд тийм өөрчлөлт хийгээл тэгээд тэр дууг ингээд гаргасан юм байна лээ. За тэгээд Rihanna энэ дуугаа маш хурдан цацгаар шийдээд яг цацах гэжсэн чинь Eminem-ийн менежер нь залгаад Eminem таалагдсан байна. Тэр битээ авъя гэсэн. Тэгэнгүүт Benny no бид нар шал өөр дуу хийгээд тэр битийг чинь Rihanna-д өгчихсөн одоо дуу гарах гэж байгаа гэд тэгжсэн гэсэн. За дараагийн ярих дуу болохоор We Are Who We Are гэд Kesha-гийн дуу байгаа. За энэ дуу бас аягүй сонирхолтой заяа. Энэ дууг бичээд одоо продюсерлээд бүр яг дуу болгоод бүтээл болгоод гаргахад 4 хоног байсан гэж байгаа байхгүй юу. Бүр тийм дедлайнтай те яг 4 хоногийн дараа гэхэд гаргах хэвээр ийм дуу гаргах хэвээр гэх бүр ингээд цаанаасаа Kesha-гийн менежментээс ингээд бүр шаардлага тавьчихсан байсан. Тэгээ энэ дундэр чинь ингээд нэлээд олон хүмүүс ажиллаж байгаа штэ ганцхан Benny биш те. Тэгээ энэ дундэр бол аль үжинээ ажиллаад эхэлчихсэн байсан, эхлүүлчихсэн байсан. Тэгээ аль үжин мелодигаа олчихсан, үгээ олчихсан ч юм уу те ингээд гэтээ дуусгаж амжаагүй байсан байгаа байхгүй. Тэгээ 4 хоногийн дотор дуусгах хэвээр байсан. За тэгээд яг дуусгах ёстойгийн өмнөх өдөр нь ингээд тэд нэр ингээд байжсэн байлаа. Тэгсэн чинь нэг залуу хурж ирэл хамт ажиллаж байсан хүмүүс нь хэдүүлээ Edible одоо идхүү гэдэг жбайгаа байхгүй. Edible гэдэг чинь одоо нэг өвсний агуулмжтай, marijuana-гийн агуулмжтай тийм янз бүрийн эрзэн чихэр ч юм уу нэг чихэрний төрлийн юм байдаг. Тэгээд хэдүүлээ Edible хэрэглэе гэд тэгээд юм бодлого ингээ хэрэгжилсэн байна л да. Тэгсэн чинь бүр өөрөө амар масуураад амар хай болоод бүр ингээд хөгжмөө хийх чадвар чадамжгүй болоод бүр ингээд солиорч гисэн гэсэн зөө. Тэгээд тэр студ дээр бүр өөрөө юу гэдэг байгааг ойлгохгүй нэг тийм амар anxious болоод бүр ингээд тэр студийнхаа гадаа байдаг мод зодон дээр ингээд очиод ингээд айгаад зүгээр амар өөрөө anxious болсон байлаа. Тэнгүүтээ бүр ингээд өөрийгөө хаана байгаа гэдгийг мэдхий болоод ахыгаа давдаад ах нь хурж ирж аваад маваад гэх нэг солиотой юм ярьсан заяа. Тэгээ ах нь ингээд гэрлүүн аваач явсан юун тэр дуу мууг дуусгах те. Тэг чи маргааш өглөө босоод fuck би өнөөдөр дуугаа өгөх ёстой шүү дээ. Дуугаад ингээд дуусгацсан байх ёстой. Би ингээд дуугаа хийж дуусаагүй гэд тэгээд өгөхөөсөө өмнөхөн дуусгаагүйсэн юм чинь яг bridge ski-г нь одоо хийх ёстой болсон гинэ одоо нэг яг дахилт яваа хамгийн сүүл дахилт явахаас өмнө bridge ski гэж байдаг шүү дээ. Тэр bridge ski-г ингэж дуусгаагүйсэн яах вэ юу хийх вэ дэрэн дээр яг яах вэ гэж хагаад 2 дугаар бадган дээр ингээд DJ turn it up гэдэг үг мөр байдаг. Тэнгүүд за би ерөөсө тэр DJ turn it up гэдэг үгийг bridge болгочихъя гэд тэгээд та нар одоо тэр дууг сонсчихсан бол яг тэр bridge дээр нь DJ turn it up гэдэг тэр үг чинь амар олон янзаар дахин давтагдаад байдаг шүү дээ. Өөр янз бүрийн хоолоон дээр ингээл давтагдаад байдаг. DJ turn it up. Өөр санаачлаг орж ирэхгүй байсан болохоор те айгүй баг хугацаад үлдчихсэн байсан болохоор зүгээр тэр материалаа ингээ ашиглаад олон удаа repetitive ингээ тавьчихсан юм байна лээ. Айгүй энэстэй баста тэгсэн мөртлөө тэр дуу яг тэр We Are Who We Are гэдэг тэр дууны яг тэр DJ turn it up гэх яг тэр хэсэг нь амар viral болсон шүү дээ. Амар хит болсон. Хүмүүс баг We Are Who We Are гэл тэр дууг бодонгууд яг тэр DJ turn it up гэдэг хэсгийг л боддог. Тэр айгүй iconic байгаа зү. Яг тэр iconic болсон хэсгээ хэдхэн минутын дотор бичсэн гэж бодохоор үнэхээр гайхамшигтай. За тэгээ Benny Blanco, Katy Perry-г анх гарч ирж байхад нь анхных нь хит болсон бүх дуунуудыг одоо баг Benny бүгдэрийн продюсерлж гаргасан юм байна лээ. За тэгээ Katy Perry-тэй анх ажиллах гад New York-оос Los Angeles руу ингээд яваад очсон юм байна л да. Тэгээ яваад очсон чинь яг Katy Perry анх ингэж гарч ирээгүй байсан үе юм байна л да. Тэгээд яг одоо Katy Perry-гийн менежмент нь record label нь одоо Katy Perry-гийн анх гарах гэж байгаа тэр цомгон дээр энэ дээр ингээд те анхныхын том мөн дээр ингээд ажиллаад байжсэн. Тэгээд Benny ажиллах гад яваад очсон чи бид нар ингээд Katy Perry-гийн анхны тэг синглүүд болж гарах 2 дуу галууш ингээд дуусгачихсан гэж хэлсэн мэлээ. Тэр нь болохоор The One That Got Away. Тэгээд Part of Me гэдэг те тэр 2 дууг аль үшээ ингээд Benny-г очиход finish хийгээд дуусгачихсан байсан юм байлээ. Тэгэд Benny хүлээж авахгүй ингээд намайг ирэхээс өмнө одоо яг анх гарч ирэхтэй тэр синглүүдээ ингээд дуусгасан байх нь да гэж бодоод тэгэд яг тэр байгаа студийнхаа лаунж хэсэг рүү очиод ингээд зүгээр ингээд сууж исэн байлаа. Тэгж явахдаа за би ерөөсөө хөгжим дээр ажиллая гэж бодоод өөр битнүүд дээр ажиллая гэж бодоод 2 шин битнүүдийг ингээд
өөрөө одоо зохиогоод тэр нь болохоор Teenage Dreams Make me feel like I'm living a teenage dream. болон California Girls. California girls were unforgettable. Daisy Dukes. Тэр хоёрын одоо битнүүд байж таарсан. Тэгээд бас л бодоод үз. Тим хоёр агуу дуунуудын битнүүдийг зүгээр лаунж хэсэгт ингээд суугаад хүнийг хүлээж авах та те хүмүүсийг хүлээж авах хугацаанд ингээд хийгээд зохион бүтээж гисэн байгаа байхгүй. Тэгээд тэр дуунуудыгаа битнүүдийг одоо Кэригийн менежментэд нь сонсоход амар таалагдаад шууд дуу болгоод тэгээд одоо California Girls гэдэг дуу чинь Кэригийн яг анхныхаа синглүүд болж гарсан байгаа. Нөгөө нэг Part of Me The One That Got Away гэдэг чинь дараад нь сүүлд нь гарч ирсэн. Хамгийн анх гарч ирсэн дуу нь болохоор нөгөө California Girls тэ амар viral болсон, үнэхээр хит болсон дуу. Студид ингээд 2 3 өөр студийг ингээд зэрэгцээ өрөөнүүдийг ингээд хөслөөд түрээслээд авчдаг. Тэгэл нэг одоо яг тэр нэг Teenage Dreams гэлтэй California Girls, Teenage Dreams энэ төр ингээд одоо бүтээгдэж байхад өөр ингээд зэрэгцээд бүтээгдэжсэн гэж аахгүй яг тэр дуунууд нь нэг студид нилээ хэдэн хүмүүс ингээд California Girls-ыг ингээд хийж идэг нөгөө өрөөнд нь одоо Teenage Dreams-ыг хийж идэг нөгөө өрөөнд нь Dynamite гэсэн зав нөгөө Dynamite гэдэг амар дуудаг шүү дээ. Бас амар алдартай болжсэн. Тэр дууг ингээ хийж идэг Benny Blanco ингээл зэрэг 2 3 өрөөнд ингээл яваал ийм 2 3 хит басан дуунуудыг ингээ зэрэг продюсерлаад хийгээ явж идэг байсан юм байна лээ. Амар гайхамшигтай байгаа зү тийм. За тэгээд Benny Blanco, Ed Sheeranтай бүр амар их дуун дээр хамтарч ажилласан байлээ. Үнэхээр энэ хоёр ингээд айгүй мундаг зохицдог тийм хүмүүс юм байлээ. Тэгээд Ed Sheeran ч гэсэндээ өөрөө үнэхээр мундаг songwriter хүн шүү дээ тийм. Өөрөө artist байгаас гадна үнэхээр мундаг songwriter. Тэгээд анх Edтэй ингээ яаж танилцаж, яаж ажиллаж ихсэн тухайгаа ингээ ярьсан. Benny-гийн менежер нь ингээд анх Edтэй танилцуулсан байна л да. Ингээд Ed гэдэг ийм залуу байна. Англид байгаа залуу. Тэгээ ийм дуунууд нь ингээд англид ингээд одоо тий хит болчихсон байгаа. Чи ингээд хамт ажиллаад үзээч гэдэг ингээд санал болгосон юм байлаа. Тэгээд Edийн менежмент нь одоо UK-д байгаа тий Англид байгаа менежмент нь Benny одоо тий Америкт байгаа менежмент ингээ хоорондоо энэ хоёрыг танилцуулах гад баахан имэйл энэ төр бичлэлцэжсэн байна л да. Тэгсэн чинь ингээл Ed айгуу ингээ сайхнаар Benny nice to meet you тий ингээл чамтай танилцахад сайхан байна тий хамтарч ажиллана гэдэгтээ сайхан байна гэдэг юм уу тий ингээл амар тийм professional email явуулсан байгаа байхгүй. Benny руу тэгсэн чинь Benny хариуд нь болохоор зөвхөн тэр email chain дээр зөвхөн тэр хоёроос гадна тэр энэ хоёрын менежментийн хүмүүс нь зөндөө хүмүүс CC хийгдчихсэн байгаа шүү дээ. Тэгсэн чинь Benny хариу бичгтээ болохоор Hi, how are you? I have to shit гэж хэлсэн байгаа хгүй юу. Сайн уу юу вэ? Би одоо баах хэрэгтэй байна гэж бичсэн юм байлээ. Тэгсэн чинь хүмүүстэй Benny-гийн менежментийн хүмүүс чи ямар тэнэг юм бэ? Одоо Ed чамтай ажиллахгүй шүү дээ. Хүн лүү яахлаар танихгүй хүн лүүгүй ийм гачин юм бичиж байгаа гэд ингээ амар уруулсан юм байлээ. Тэгсэн чинь Ed шууд хариу бичсэн гэж аахгүй. Тэгсэн чинь me too. Би ч гэсэндээ гэж хэлсэн. Тэгээд угаасаа Benny битээрстэй яг vibe нийлэх юм байна, humor нийлэх юм байна гэж бодоод тэгээд ажиллаж эхэлсэн гэж аахгүй. За тэгээд энэ хоёр ингээд Нью-Йоркт анх уулзаад уулзсан үедээ шууд ингээд шин дуунаар ажиллаж эхэлсэн гэж аахгүй. Тэр нь болохоор Ed Sheeran-ы өөрийнх нь дуулдаг Don't гэдэг тэр дуу байсан. Бас маш айгүй алдартай болсон дөө. За тэгээд түүнээс гадна ингээл 2 3 дуунаар ажиллаж эхлээл тэднэр нь ч гэсэндээ бүр айгүй алдартай хит болоод тэгчээд угаасаа айгүй vibe нийлж байгаа нь мэдэгдээд тэгсэн чинь Ed ингээд аялын тоглолтоор дэлхий тойрсон аялын тоглолт хийж явахаар болсон юм байна лээ. Тэгсэн чинь Benny Ed хэрүү ингээд аялын тоглолтоор явжвал энэ хоёр ингээд дахиж хамтарч ингээд шин дуу муу гаргаж чадхаа бэлж штэ. Тэнгүүд Benny хэлсэн байлээ. Би яагаад чамтай хамт ингээд дэлхийг аялын тоглолт хийгээ явж болдгоо ингээд те. Тэгээд турн дээр нь бүр хамтдаа дагаад Эдийг дагаад бүр 2 жил явсан юм байна лээ. За ингээл хамтдаа ингээл аялын тоглолтоос нэг орноос нэг орн руу очиод те. Тэгэл Ed ингээл тоглолтоо хийжээл тэгэл үлдсэн цаг мөчт нь ингээл энэ хоёр ингээл тайзны ард хөгжим зохиогоол эсвэл автобусанд те автобус нь нэг хотоос нэг хот руу явж байхад онгоцонд автобусанд энэ төр ингээл юу хөгжим зохиогоол ингээ явж идэг гэсэн юм байна лээ. За тэгээд тэр 2 жилийн хугацаанд тэгж тур хийж явж байхад нь бүхэл бүтэн нэг альбомыг те
Ed Sheeran-ы өөрийнх нь бүхэлд нэг альбомыг ингээд дуусгачихсан байгаа байхгүй. Энэ хоёр ингээд бүх дуунуудыг нь продюсерлаа зохиогоод бүтээгээд гаргаад дуусгачихсан. Түүнээс гадна Benny хоёр зөвхөн Ed-ийн өөрийнх нь дуулдаг дуунуудыг уран бүтээлүүдийг продюсерлж зохиож гаргадаггүй. Энэ хоёр маш олон өөр уран бүтээлчдэд айгүй олон дуунуудыг, айгүй олон хит болсон дуунуудыг энэ хоёр зохиож өгж исэн. Одоо жишээ нь гэх юм бол Justin Bieber-ийн Love Yourself гэдэг байдаг шүү дээ, тий. The way you look that much, oh baby, you should go and love yourself. Тэр дуу чинь Ed Sheeran, Benny Blanco хоёрын гаргасан дуу байхгүй юу? Зохион бүтээсэн дуу. Тэгээ энэ бол айгүй сонирхолтой заяа манайха. Яагаад вэ гэхээр анх Justin Bieber одоо энэ дууг гаргаж ирээд тий дуулаад ингээд цацхад одоо хүмүүстэй дандаа л нэг Hailey Bieber, Selena Gomez-ийн тухай драмаг ярьдаг учраас өстө Justin энэ дуун дээр Selena Gomez-ийн тухай ярьж байна. Яг бол тэр дуун дээр чи иймэрхүү утгатай өгнүүд байдаг штэ. Чи хэрэг өстө үнэхээр тийм өөртөө obsessed болсон. Тэгээ өөртөө тийм амар хайртай юм бол зүгээр чи өөртөөгөө л ингээ үерхэд өөрийгөө хайрлаад яваачтай гэсэн маягтай те. Миний ээж те хэдийгээр ингээд айгүй бүх хүмүүс дуртай байдаг ч гэсэндээ чамд дургу байдаг. Тэгэхээр тэр чинь ингээд асуудал байсан гэдгийг би одоо ойлгож байна те. Чи ингээд миний найзууд болгонтэй ингээд ерөөсөө асуудалтай байдаг байсан. Тэгэхдээ би одоо бодонгууд миний найзуудад асуудал байгаагүй чамд асуудал байсан байна энэ гэл те. Ер нь нэг тэр дуулж байгаа хүнийхээ тухай те айгуу тийм муу хүн юм шиг те. Тиймэрхүү дуу байсан штэ. Тэнгүүд хүмүүс oh my god энэ Justin энэ дуун дээрээ Selena Gomez-ийн тухай ярьж байгаа шүү гэн. Selena Gomez харилцаан дотроо тийм муухай хүн байсан юм шүү гэн те. Selena одоо Justin Bieber-ийн ээж нь Selena Gomez дургүй байсан байх гэдэг юм уу. Айгуу их иймэрхүү яриа цорхлоод ингээ гарч ирж исэн. Тэгсэн чинь манайхаа донор одоо бодоод үзтээ энэ дууг Justin хизээж өөрөө бичээгүй. Benny Blanco, Ed Sheeran хоёр зүгээр өөрснөө зүгээр сууж байгаа л нэг удаа бичсэн гэж байгаа байхгүй. Яаж бичсэн бэ гэхээр аюу сонирхолтой бас заяа. Тэр хоёр ингээ сууж байгаа л чамаар ерөн сайн сайхан ер нь чиний амьдралд юу болж ингээл гэсэн чинь би ерөөсөө ярмааргүй байна гэдэг. Өөрийнх нь хайр дурлалын тухай ярих гэсэн чинь үгүй би ерөөсөө ярмааргүй байна гэсэн чинь үгүй ярьчаал та гэсэн чинь үгүй би ерөөсөө тэр хайр дурлалын тухай ярмааргүй байна гэсэн чинь Benny тэгвэл чи хэрүү ярмааргүй байгаа бол дуу бичихгүй юу гэд те дуугаараа илэрхийлчихгүй юу гэд тэнгууд нөө дуу чинь яг тэгж хэлдэг штэ. I don't wanna write a song гэд те Wanna write a song, 'cause I didn't want anyone thinking of it. би энэ тухайд дуу бичмээргүй байна гэж ингэж бүр үгээр эхэлдэг штэ. Тэр чи яг л тийм тэр хоёр ингээл нэг удаа автобусанд сууж байгаа л нэг автобус tour bus гэж байдаг штэ тий. Аялын тоглолтоор хийгээ явж хахад ингээд мужаас муж руу тий хотоос хот руу ингээд аваа явдаг машин автобус нь тэр автобусандаа байж хатаал тэр хоёр ингээд биччихсэн дуу юм байна лээ. Ерөөсөө янз бүрийн хүнийг тий Selena Gomez-ыг бодож юм. Энэ дуугаа бүр ингээд Justin Bieber-т өгнө гэдгийг мдээгүй байсан зүгээр л ингээд биччихсэн дуу. Тэгээд Justin дөгж таарсан. Тэгээд ингээд гарч ирсэн дуу юм байна лээ. За тэгээд гих мэдчлэн манай хаан бүр маш их олон гайхамшигтай дуунд байгаа. Britney Spears-тай ажилласан Britney Spears-ийн Circus гэдэг дууг Benny продюсерлж Benny гаргаж исэн. Rihanna-тай ажилласан, SZA-тай ажилласан. За тэгэл BTS ер нь ажиллаагүй хүн гэж баг байхгүй. Camila Cabello, тэ хин Eminem үнэхээр ажиллаагүй хүн гэж баг байхгүй. Benny-гийн гаргасан продюсерсэн дуунууд маш олон хит дуунууд байгаа. Тэгээд би энэ одоо завсраараа ч гэсэндээ тий та нарт хамгийн топ хит болсон гэсэн дуунуудыг нь одоо ингээд энд оруулъя. He used to meet me on the east side in the city where the sun don't set. I love it when you call me señorita. And although time may take us into different, I'm hoping it might kickstart me and my broken heart. I'm so sick of that same old love. My body's had enough. You should have known better than to mess with me harder. Kill him with kindness. Kill him. Ain't no crying in the club. Hey, hey, let the beat carry your tears as they fall, baby. За ийм гайхамшигтай хүн байгаа юм аа манайхаа. Үнэхээр гайхамшигтай байгаа сте. Тэгээд хэрв та нар одоо хүртэл Benny-г те би Benny гэж мэдгүй Selena Gomez-ийн л одоо найз залуу, сүд залуу гэдгээр нь мэдлээ гэж бодож байгаа бол үгүй байгааз та нар мэддэг байсан байгаа зү. Хэдийгээр Benny гэдэг хувь хүнийг мэддэггүй байсан ч гэсэндээ уран бүтээлүүдийг нь та нар мэддэг байжээ. Сонирхолтой fun fact about Benny Blanco заяа. Хөгжилтэй зүйл нь гэдэг юм бол Benny ерөөсөө юу яадаггүй гэсэн. Нисдэггүй. Нисхээс айдаг.
гинэ. Хэрвээ Америк дотроо те ингээд өөр мужаас өөр хотоос өөр хот руу явах болвол ингээд машинаар явдаг. Өөрөө эсвэл автобусанд суучдаг гэж байгаа байхгүй юу? Тийм тур бас энэ суучдаг. Эсвэл машин бариад явдаг. Хүмүүстэй өөр хүмүүстэй машин бариад явдаг. Тэгэд Лос Анжелесаас Нью-Йорк руу амар их явдаг гэж байгаа байхгүй юу? Энэ баруун эрэг зүүн эрэг заяа амар удаан явна манайхаа. Зүгээр нисгэд Нью-Йоркоос Калифорниа руу Лос Анжелес руу нисгэд 6 цаг ордог заяа. Тэгээд та нар бодоод үзтээ машин барихад хэдэн өдөр орох вэ гэдэг те. Тэгээд Европ өөр улс оронд руу явах болохоор boat манайхаа заваар явдаг гэсэн. Cruise дээр гараа суучдаг гэсэн. Ерөөсө ус мусаар л явдаг. Ерөөсө тэгж нисдэггүй. Амар сонирхолтой байстай те. Бүр үнэхээр энэ төрсэн. Тэг би бодоод байгаа яа одоо тэгээд Savannah ч одоо дандаа нисдэг хүн штэ. Savannah ч өөрийн гэсэн одоо jet medтэй те. Тэгээд тэрэнд нь хүртэл нисдэггүй махтай байна. Ийм сонирхолтой залуу байна. Тэгээд бас энэ ярилцлагууд дээр ингээ харж байхад ер нь харахад бол ингээд шууд мэдэгдэжсэн айгуу тийм humble. Тэгээ ингээд өөрөө айгуу genius хүн байгаа шүү дээ. Үнэхээр өөрөө амар хөгжмийн авьяастай, үнэхээр мундаг авьяаслаг залуу genius хүн байгаа боловч айгуу тийм humble, айгуу даруй төлөв те. Би ингэсэн. Би ийм дуунууд гаргасан. Би ийм хит дуутай. Би энэ бүх дуунуудыг ингэж эзэгэнсэн. Би мундаг, би авьяастай гэж юусаа огтхон ярихгүй. Энэ хит дуунуудыг ярихдаа өөрийнх нь дуунууд, өөрийнх нь продюс хийсэн дуунууд ч гэсэндээ хизэж би гаргасан миний дуу гэж ярьдаггүй. Бид нарын ингэж те өөрийнхөө багийнхныгаа дандаа оролцуулдаг. Бид нэр тэгсэн, бид нар тэрэн дээр ингэж ажилласан, бид нар ингэсэн гэж ярьдаг. Ерөөсөө we гэж ярьдаг, хизээч I did, me гэж ярьдаггүй. Тэр нь бол үнэхээр одоо хөндлөвштэй юм шиг санагдсан. Намайг би л ингэж тэр ярилцлагуудыг сонсож байхад бол тэр нь айгүйх надад ил тод харагдсан. Тэгээд хүмүүсийн комментиг дөөдийг ч гэсэндээ уншиж байхад хүмүүс тэрэн дээр нь айгүйх төвлөрж байсан. I гэж ярихгүй те me гэж ярихгүй we гэж ярьдаг тийм humble төрлийн хүн байна гэж ярьж исэн. За, ийм залуу байна. Манайхаа та бүхэн энэ хоёр бичлэгийг, энэ залуугийн хийсэн энэ хоёр бичлэгийг заавал үзээрэй Бэнигийн тухай. Тэгээ үнэхээр гоё бичлэгүүд байсан. Энэ бүх дуунууд нь хэрхэн яаж бүтээгдсэн, хэрхэн яаж уран бүтээлчтэй ажилдгүү гэд те тэр бүх процессээ ингээд нэг бүрчлэн яриад явсан байгаа нь үнэхээр гайхамшигтай байсан. Тэгэхээр хэрэг хөгжмөнд дуртай хүмүүс байгаа бол те үнэхээр урлагт дуртай хүмүүс байгаа бол заавалчгүй энэ бичлэгүүдийг сонсоорой гэж би санал болгомоор байна. За манайхаа ингээд та бүхэнд бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрэг бичлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээ channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За ингээд миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хоболох болонгаараа цоо шинэ бичлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.